За эрхэм сэтгүүлч та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Юуны өмнө Монгол улсын ард иргэд маань тусгаар тогтнолоо баталгаажуулахаар тэртээ 80 жилийн өмнө 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүх нийтийн ард нийтийн санал хураалтад оролцож тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсын үндсэн хууль бол Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний ив нэгдэл, Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, Монголын ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримтчиг байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх энэхүү ардчилсан үндсэн хуулиа сахин хамгаалах, баттхан бэхжүүлэх үүднээс улсын хурлын тогтоолд хориг тавьж байгааг та бүхэндээ сонирдуулж танилцуулъя. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн хоригийг та бүхэндээ бүрэн ихээр нь танилцуулж байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тогтоолд хориг тавих тухай, Монгол улсын их хурлаас Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж
тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарт албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа. Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 1, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол улсын их хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндслэлээр бүхэлд нь хориг тавьж байна. 1. Монгол улсын их хурлын шийдвэр, үйл ажиллагаа үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино. Монгол улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-р хэсэгт улсын их хурлын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал улсын их хурл 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын их хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай улсын их хурлын тогтоол баталсанд тооцоно. Мөн Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 4-р хэсэгт улсын их хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсан тооцсон хэмээн тус тус заасан. Дээрх заалт ёсоор улсын их хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих хэсгээр улсын их хурл санал хурааж шийдвэрлэх ёстойг үндсэн хууль болон улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг хэлэлцэхдээ улсын их хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш, төрийн байгуулалтын байнгын хорооны ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлсэн байна. Энэ нь Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн ардчилсан ёс, шударга ёс, үндэсний нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн түүнчлэн үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-р хэсэгт үндсэн хуулийн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна. 2. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Монгол улсын үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж, үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-т хуралдааны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэй тооцно хэмээн тус тус заасан. Мөн улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-т нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10-аас 13, 14-өөс 18 цагт хуралдана. Гишүүд өглөө 9 цагаас эхлэн эрцэд бүртгүүлж хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэн. Товлсон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гаригийн 9 цагаас эхлэн улсын их хурлын гишүүд эрцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны эрц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гаригийн нэгдсэн хуралдааны эрцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гаригийн эрцийг үргэлжлүүлэн тооцож улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-т нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10-аас 13, 14-өөс 18 цагт хуралдана. Товлсон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр эрц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн болжээ. Энэ нь Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж, үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.
Монголын ард түмний үнэт зүйл хүсэл зоригийн илэрхийлэл болсон үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад дотоод нэр хүнд, төрийн байгууллагын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг улсын хурлын эрхэм гишүүд та бүхэнд онцгойлон сануулж байна. Иймд Монгол Улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоргийг хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх гэсэн хоргийг та бүхэнд танилцуулж байна. За баярлалаа. Болно. Бямж жаргал дарга нэмэлт мэдээлэл өгье. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж та бүхний ямар амгалан гэрэн мэдчлээ. Монгол Улсын үндсэн хууль Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнолыг баттган бэхжүүлж, хэмээн эхэлж, мэдгтэн, сахигтун хэмээх үгээр төгссөн байдаг. Монгол улс бол үндсэн хуульд ёсны 100 гаруй жилийн баялаг түүхтэй юм улс ор. Манай ард түмний хүсэл тэмүүлэл, манай ард түмэн улсын тусгаар тогтнолын баталгаа бол ардсан үндсэн хууль. Монгол улсын эрхчлөө, тусгаар тогтнолын бэлэгдэл бол үндсэн хууль. Тэр дундаа 1992 оны ардсан үндсэн хууль бол бидний тусгаар тогтнол аюулгүй байдалтай салшгүй холбоотой юм зүйл байдаг. Энийг үндсэн хуульд ёсны үүднээс ч тэр үндсэн хууль дагаж мөрдөх, үндсэн хуульд захирагдах гэдэг ийм нэрээр бас тодорхойлдог юм аа. Аливаа байгууллага тэр дундаа төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь өөрийнхөө шийдвэр үйл ажиллагаанд үндсэн хуулийг нийцүүлэх тухай биш. Харин үндсэн хууль шийдвэр үйл ажиллагаа нийцэх тухай зарчим бол Монгол Улсын үндсэн хуулийн гол дархлаа байдаг юм аа. 2019 онд та бүхэн санаж байгаа бол нэр бүхий улсын их хурлын гишүүдээс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой хариуцлагатай байдлыг хангах гэдэг юм үзэл баримтлалыг татаж 2019 оны Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт холбогдох зүйл заалтуудад хийгцээ. Түүний нэг нь өнөөдрийн бид бүхний бас дурдж яриад байгаа Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгдэх хэсэг. Би та бүхэн нэг зүйлийг сануулхад энэ 43 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын их хурлын нийт гишүүний 4/1 нь санаачлан аль бие ёсоор саналыг тавьж түүний дагуу ерөнхий сайдыг огцруулах асуудал бол Монгол улсад анх удаа өнгөрсөн 7 хоногт бол эцэслэн шийдвэрлэгдсэн. Урд нь ийм тохиолдол гарч байгаагүй. Яагаад үг гэвэл 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж хилэлцэж түүнд нь мэрэгжил арга зүйн тусалцаа үзүүлж байсан хүмүүс өнөөдөрч бас амьд сэрүүн байна. Батлсан хуулийнх нь хуудас шарлаж амжаагүй байна. Тийм учраас энэ бол өөрөө Монгол Улсын үндсэн хуулийн 19 оны өөрчлөлтөөс хойш мөрдөгдөж байгаа шин дэг журам гэдгийг би бас энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэгээд асуулт байвал хариулахад бэлэн байна. Одоо ерөнхийлөгчийн хоргийг хуулийн 3 хоног хийцгэсэн. Чи ахаад нөгөө одоо сүүлийн сар орчим энэ засгийн газрын хуулийн хаалгаа өгч 2 хуваа хийцэж байна. Одоо 20 дээр дахиад хацах хуваа үлдэхгээр биш. Энэ тал дээр ямар байсан бэ? Би бол Монгол Улсын үндсэн хуулийг л танд уншиж өгөхийг хүсэж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын ерөнхийлөгч хууль улсын их хурлын бусад шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Хоригийг улсын их хурл хэрхэн хилцэх бол энэ бол улсын их хурлын бүрийн эрхийн асуудал. Хоригийг ямар нөхцөлд тавьдгийг бэ гэж. Хоригийг хүчин төгөлдөр болсон хууль бусад шийдвэрт тавих эрхтэй. Үндсэн хуулийн эрхийн асуудлыг би энд ярьж шүү дээ. Энэ бол төрийн байгууллага, төрийн институтуудын харилцааны асуудал. Үнийг бол Монгол Улсын үндсэн хууль бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулсан байгаа учраас би одоо эсрэгээр нь танаас юу гэж асуух гэж байна гэвэл үндсэн хуулийн энэ харилцаа харилцааныхаа дагуу зам ёсоор явах ёстой байх. Хэрхэн шийдэх нь бол улсын хурлын
Бүрийн эрхийн асуудал. Хориг яах гэж тавьдаг юм бэ гэдэг асуултыг бол бид бүхэн бас бодох хэрэгтэй. Хориг бол цаашид болзошгүй. Би энэ үгийг тодтогч хэлж байна. Магадгүй гарч болзошгүй. Зөрчил холбогдох хор хохирлыг улсын хурал дахин хилцэж түүнийг шаардлагатай бол залруулах боломжийг олгож идэг. Өөрөөр хэлбэл улсын хурал өөрийнхөө гаргасан шийдвэрийг дахин хянж үзэх хууль зүйн нөхцөл боломж өөрөө бий болж байгаа гэдгийг би тодтогч хэлье. Сая улс төгөлдөр дарга мэдээлэлдээ дурдлаа. 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад улсын хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг ёсчилж Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газарт ирүүлсэн гэж сая дурдах шиг боллоо. Өөрөөр хэлэх юм бол энэ маань өнгөрсөн 5 дахь өдрийн 14 цаг гэсэн үг. Хориг хизээ тавьдаг юм бэ? Хизээ тавих эрх зүйн үндэслэл бий болдго юм бэ гэдгийг дээр бид нар анхаарах хэрэгтэй. Энэ нь хүчин төгөлдөр болж ёсчлогдсон улсын хурлын хууль бусад шийдвэрт хориг тавих эрх зүйн үндэслэл бүрддэг. Ажлын 5 хоногийн дотор хориг тавих эрх байдаг. Энэ эрхийн дагуу ажлын анхны өдөр энэ хоригийг бас тавьж байгаа гэдгийг би бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Үндсэн хуулийн цэцгийн талаарх мэдээллийг бол би бас хараахан аваагүй байна. Мэдээллийн хэрэгслүүдээр сая дөнгөж сая орохын өмнөх харахад тодорхой мэдээлэл өгсөн юм байна гэж ойлголттой байна. Өөр мэдээлэл байхгүй байна. Үндсэн хуулийн эрх зүйд ганц л зарчим байдаг. Ирээдүйд гарч болох зүйлийн талаар таамаглан ярих боломж байхгүй. Тэр дундаа төрийн институцуудын хувьд тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэдэг зүйл байхгүй шүү дээ. Бид нар өнөөдөр одоо энэ цагтаа асуудалтай хандаж шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм учраас хориг бол улс төрийн биш үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал. Энийг л бид нар бас тал бүрдээ ойлгох хэрэгтэй. Монгол Улсын ерөнхийлөгч Нагийн Хүрэлцэгийн хувьд өмнө нь 3 удаа Монгол Улсын их хурлын хууль холбогдох тогтоолд бол хориг тавьсныг та бүхэн мэдж байгаа. Энэ 3 хориг дотор бол энэ асуудал Монгол улсад 19 оны 11-р сарын 14-ний өдөр эцэслэн батлагдаж 2019 оны 11 сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулсан үндсэн хуулийн хувьд бол урд нь хийгдэж байгаа гэдгийг би түрүү хэлсэн. Өөрөөр хэлбэл 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр Монгол улсад 19 оны 11 сарын 14-ний өдөр тэр дундаа 11 сарын 26-ны өдрөөс хойш анх удаага энэ тохиолдол болж байгаа гэдгийг би бас онцлон дахин та бүхэн сануулахыг хүсэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүн нэг өдөр нэгэн чуулганаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан, огцорж байсан тохиолдол урд өмнө та харсан уу? Үгүй байх гэж бодож байна. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэдэг асуудал энийг де юри гэж нэрлэдэг. Де юри чөлөөлөгдсөн, огцорсон байгаа. Монголын ард түмний тэр дундаа Монгол улсын ардсан үндсэн хууль бол бидний тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа. Ардсан үндсэн хууль бол Монгол улсын ив нэгдэл, Монголын ард түмний хүсэл тэмүүлэл. Ардсан үндсэн хууль бол бидний энэ улс орн оршин тогтнож байгаагийн
хамгийн том баталгаа байх гэж бодож байна. Үндсэн хуулийн асуудал гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал шүү дээ. Би энэ үүднээс хоёрдугаарт та бүхэн санаж байгаа бол 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн процесс өөрөө саяхных. Энэ процесс хилэлцсэн протоколууд нь бүрэн хэвлэгдэж амжаагүй байна. Протоколууд нь хэвлэгдэж амжаагүй байна. Энэ юуг харуулж байна гэвэл магадгүй зарим судлаачдын хувьд, зарим хүмүүсийн хувьд, ард иргэдийн маань хувьд үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгд хэсгийг ойрын өдрүүдэд магадгүй олж уншсан байх гэж бодож байна. Энэ өөрөө хэрэгжилжээж л энэ асуудлууд өөрөө гардаг. Тэгхэн ч зүг ёсны юм. Тийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол мөн үндсэн хуулийн үг үсэг цэг таслал бүхэн өөрөө утга учиртай. Би үзэл баримтлалын хүрээнд бас түрүү асуудлыг дурдсан учраас ингээд хаахыг хүсэж байна. Улсын хурлын түрүү барьсан шиг улс төрийн шийдвэр үүсдэг. Улс төрийн шийдвэр Монгол улсын их хурл үндсэн хууль ерөнхийд шавьд явж байгаа үндсэн хуулийг хамжийнаа гэж тэгээд улс төрийн шийдвэрээр хоёр тав тэр үндсэн тодорхойлж байна. Монгол улсын их хурлын шийдвэр улс төрийн бус гэдэг ямар хуулийн зохицуулалт тэр дундаа үндсэн хууль байдгүйгүй юу гэж би танаас асуумаар байна. Байдгүйгүй. Байхгүй. Таны хариулж байгаа шиг. Цэцээр маргаа үүснээр түтгэлцдэггүй. Цэцийн шийдвэр гарснаар тэр дундаа үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарснаар тэр цаг мөчөөс түтгэлцдэг. Харин хориг бол бас л адилхан. Хориг бол хуульд тавих эрх нь бий. Түүний дагуу хориг тавьснаар харин дараа нь юу үүрнэгийг та бүхэн надаар хэлүүлдэг сайн мэдэх баха. Баярлалаа та бүхэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл түрүүн би хариултандаа хэлчихсэндээ. Тийм учраас би энд зогсож байгаа байх гэж бодож байна. Хоригийг би түрүү хэллээ. Ёсчилж ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хориг тавих эрхтэй байдаг. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэн тэрбум баримтлах ёстой зүйл бол мэдээч хэрэг үндсэн хууль холбогдох хууль тогтоомж. Энэ дагуу л явж байна. За та бүхэндээ баярлалаа. Тэгээд түрүү асуусан асуулт бас нэмж тодруулах хэлмээр санагдлаа. Энэ альва улс төрчсөн асуудал ерөнхий сайд хэн байх, ерөнхий сайдыг огцруулах, талцал хуваагдaltaч гэдэг юм уу эргэлзээтэй асуудал. Энэ зүйлд бол Монгол Улсын ерөнхийлөгч институц ордоггүй, орохгүй. Энэ хориг бол цэвэр үндсэн хуулийг сахин хамгаалах үүднээс хийгдэж байгаа гэдэг та бүхэн маань маш сайн ойлгохоосоо гэж хүсэж байна. Дээрээс нь Монгол Улсын ерөнхийлөгчийн өмнө нь гаргаж байсан хоригуд бүгд дандаа үндсэн хуультай холбоотой асуудлууд дээр хориг тавьсан байдаг шүү гэдэг та бүхэнд бас дахин дуулгамаар байна. За баярлалаа. За баярлалаа та бүхэнд.